Христийн загалмай ба бидний өөрсдийн загалмай гэсэн сэдвийн хүрээнд та бүхэнтэй хамт Бурхны үгсээс судлая. Есүс загалмайгаа өөрч намайг даг гэж айлдсан байдаг. Христийн замыг зөв дагая гэсэн хүмүүс бол заавал өөрийн загалмайгаа өөрөө үүрдэг. Христийн замыг бүрэн төгс дагдаг. Өөрийн загалмай гэдгийг өөрөөр илэрхийлбэл зовлон гэхэд болно. Бидний хувь тавилан гэлтэй зовлон зүдгүүрийг Тэнгэрээс хүн болгонд өгдөг. Ялангуяа Христийн амьдралыг дагахыг эрмэлздэг хүмүүсийн хувьд бүгд өөрийн гэсэн загалмайтай байдаг. Бид тэр загалмайтай тулгарх үед сонгох асуудлыг хүн тус бүрийн үүрэг хариуцлага гэж үзэж болно. Христ амьдралынхаа хамгийн хар бараа мөчөөс зайлсхийлгүй. Харин ч хүн төрөлхтний авралын төлөөх замыг сонгосон. Бусад бүх хүн түүнийг орхин зүгтсэн. Шав нарч хүртэл тэр мөчөөс ам мулдрах гээд зүгтдэг. Итгэл сайтай байсан Петр хүртэл тэр мөчөд Христийг 3 удаа үгүйсгэсэн. Бидний амьдралд иймэрхүү харанхуй цаг мөч хүн нэг бүрд өгөгддөг. Үүнийг өөр үгээр илэрхийлбэл загалмай гэж болно. Бидэнд загалмай өгөгдсөн үед бид үүнийг хэрхэн шийдвэрлэх нь хүн бүрийн итгэл, бодол сэтгэлгээнээс шалтгаална. Тийм ч учраас Есүс хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тус бүр загалмайгаа өөрч намайг даг гэж хэлсэн. Хүн бүр өөрийн гэсэн загалмайтай байдаг. Тэр хүн тав тухтай амьдардаг байх. Тэр хүн амьдрал нь элбэг хангалуун учраас ямар нэг бэрхшээл байхгүй байх гэж бодож магадгүй. Гэвч тийм биш. Хүн бүрд өөрийн гэсэн хар бараан цаг мөч байж л байдаг. Ялгаа нь бид тэдгээрийг хэрхэн төвчиж, хэрхэн даван туулж, тэр үеийг хэрхэн ялж гарахаа сонгох явдал юм. Үүний дагуу Бурхан бидэнд ерөөл шагнал өгнө гэдгийг ухааруулсан. Хинч бай миний араас дагахыг хүсвэл гэсний хинч бай гэдэгт эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд гээд бүгд хамаарна. Христийн амьдралыг зөв дагахыг хүссэн хэн бүхэнд загалмай гих ачаа зайлшгүй өгөгддөг. Христ зовлон хэрхэн ялж хар бараа мөчийг ямар сонголт хийснээр даван туулж хүн төрөлхтнийг авралын зам руу хөдөлсөнийг өнөөдөр Библиэс дахин мэдэж авъя. Эсгээгүй талхны баяр бол зовлонгийн баяр гэдэг ойлголтоор л дуусах ёсгүй. Бурхан бидэнд чухал сургаал, ухаарал өгөхийн тулд энэ баярыг өгсөн нь ойлгомжтой. Тэнгэрийн хүүхдүүд бидэнд ямар нэг хар бараан цаг мөч гинэд учрлаа гэхэд бид Бурханы талд зогсож, Бурханы үзэл бодолд тулгуурлан сонголт хийж, Бурханы замыг дагах ёстой юм. Паул илч амьдралынхаа хар бараан мөчүүдийг хэрхэн хүлээн авч, ямар сонголт хийж байсныг Библийн үгнээс харцгаая. Үйлс 20 дугаар бүлгийг хамтдаа нээцгээе. Хордугаар бүлгийн 22 дугаар ишлэлийг харъя. Үздүгэ идүүгээ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэг. Тэр үед Паулийг хүлээс зовлон зүдгүүр хүлээж байв. 24 дугаар ишлэлийг харъя. Гэвч би Бурханы нэгүслийн сайн мэдээг гэрчилж, эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцэхийн тулд өөрийн амийг ямар ч чинээ бодлогүй явж ирсэн.
Илч Паул амьдралынхаа хамгийн хар бараа мөчүүдэд хэрхэн хандсан, ямар зам сонгосон, тэр байтугай өглөөж урьдчилан таамаглахдаа тэдгээрт хэрхэн хандсныг анхааралтай хараарай. Үйлс 20 дугаар бүлгийн 24-р ишлэлд Паул Христийн сайн мэдээг гэрчлэхийн тулд өөрийн амийг ямар ч чинээ бодоогүй гэж хэлсэн. Амархнаар хэлбэл өөрийн амийг зориулж сайн мэдээ тунхаглах ажилд хүчээд ажилласан гэсэн үг биз дээ. 21-р бүлгийн 10 дугаар ишлэлээс уншъя. Биднийг тэнд хэд хоног байх үеэр Юдигээс агав гихч нэгэн иш үзүүлэгч ирэв. Тэр бидэн дээр орж ирснээ Паулийн бусыг авч хүл гараа хүлээд ариун сүнс надад Иерусалим дахь юдичууд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаан гэж айлтаж байна гэв. Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим руу явахгүй байхыг түүнээс гуйлаа. Харин Паул юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөн вэ? Би эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд өгөхөд ч бэлэн байна гэлээ. Паулийн амьдралыг нарийн судалбал бидний хүн нэг бүр өөрийн гэсэн загалмаа үүрэх ёстой гэдгийг ойлгож болохоор байна. Паулийн хувьд ч эдгээр загалмааг үүрэх ёстой байсан. Христийн тулсан амьдралыг хараад Паулийн сэтгэл маш их хөдөлсөн учраас тэрээр өгөхөд ч бэлэн гэж шийдэн Иерусалим руу явж Христийн тухай зөв гэрчилж тунхаглахад хичээж зүтгэж бүхнээ дайжилсан байна. Амьдралынхаа хар бараа мөчүүдэд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, юу сонгох нь үргэлж бидний хүн нэг бүрээс хамаарна. Бидний сонголт мөнхийн яруу алдар авчирч болох, эсвэл бидний сонголт буруу байвал үрдийн тамийн ангал руу чирч мэднэ гэдгийг бид хизээч мартаж болохгүй. Паул Бурхны талд зогсож, Бурхны замаар алхахыг сонгосон. Өөрт нь тулгарх үхэл, зовлон зүдгүүр, хавчлах зэрэгт өчүүхэн ч санаа зовоогүй. Аль хэдийн сайн мэдээ тунхаглаж эхэлсэн цагаасаа л өгөхөд бэлэн гэж шийдэн тунхаглаж явсан Паулийн амьдралыг Үйлс 20, 21-р бүлгээс харж болно. 2-р Коринт 11-р бүлгийн 24-р ишлэлийг хамтдаа харъя. Юдичууд намайг 5 удаа 39 таш урдсан. Намайг саваагаар 3 удаа жанжиж, 1 удаа над руу чулуу шидцгээж байв. 3 удаа би усан онгоцны суурилд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дах аюул, цүл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, үлдэл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хүрэлт байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовнох дарамтад байна. Мөхсдөд байгаа хэний төлөө би мөхсдөөгүй гэж, бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж, сайрхах ёстой бол би мөхсдлөөрөө сайрхана. Паулийн амьдрал үнэхээр зовлон зүдгүүрийн үргэлжлэл байсан. Тэрээр овог нэгтний аюул, хуурамч ах дүүсийн аюул, гол усны аюул, дээрэмчдийн аюул чүртэж байв. Сайн мэдээ тунхагласан Паулийн амьдрал өөрөө загалмай амьдрал байсан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Гэсэн ч тэрээр энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовнох дарамтад байна гэж хэлсэн байна. Өнөө үед бид Христийн загалмайг харж, Христийн зовлон зүдгүүрийн талаар бодохоор бидний үүрэх ёстой загалмай Христийн загалмайтай харьцуулшгүй юм.
Христийн үрсэн загалмайг 1000, 10,000 гэж авч үзэхэд бидний үрж байгаа загалмай нэгдэн ч хүрэхгүй юм. Паул өөрөөсөө өмнө явсан Христийн загалмайг харж тэр замаар явахыг үргэлж хүсдэг байв. Өнөөдөр бид Тэнгэр эцэг Тэнгэр эхийн туулсан замыг бид ч бас хизээд Паул шиг дагнаа гэсэн шийдвэр гаргая. Сонголт та бүхнийх, гэхдээ ямар сонголт хийх нь чухал шүү. Үнэнд орж ирээгүй хүмүүст ч бэрхшээл зовлон, харанхуй цаг мөч учирдаг. Гисэн хэдий ч тэр харанхуй цаг мөчид бид юу сонгохоос шалтгаалж Бурханд таалагдах үр дүн гарч мэднэ, таалагдахгүй үр дагаварч гарч мэднэ. Цүлд амьдарч байхад нь Бурхан 12 тандагч нараар сүү зүгийн балаар урсдаг Канаан нутгийг урьдчилан тандуулсан байдаг. Тандаж буцаж ирээд 10 тандагч нь хүмүүсийг сэтгэлээр унгах мэдээ авчирсан. Тэр бол бидний халдах газар биш, бидний очих газар биш байна. Тэд бүгд хүн шиг, харин бид царцаа мэт. Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулах юм биш. Дээрээс нь тэдний эзэмшиж буй Ирихо бол дийлдэшгүй бат бүх цайз байна лээ. Израиль ард түмэнд нийтэд нь үзүүлсэн нөлөөг харахад тэд маш буруу сонголт хийсэн нь тодорхой байна. Израильчуудад Бурханд итгэх итгэлийг суулгах ёстой тандагч нар сүрэг үр дагаварт хүргэж сүрэг мэдээлэлээр хүмүүст дарамт учруулсан байгаа юм. Бүх ард түмэн шүнжин уйлж Бурханы эсрэг гомдолсон. Биднийг Египтэд зүгээр орхихгүй. Яагаад цүл рүү авч ирээд энд өхүүлэх гинвэ гэдэг. Канааныг эзэлсэн түүхэнд Израильчуудын цүлт их 40 жилийн амьдрал бидэнд маш олон сургамж өгдөг. 10 тандагч өөрсдийн үүрэх ёстой загалмайгаа өөрсдөө үүрлгүй, харин ч эсрэгээрээ ард түмнийг Бурханд гомдлоход хүргэсэн буруу үзлийг харуулсан. Христийн үрсэн загалмай болон бидний үүрэх ёстой загалмайн талаар бодоорой. Та нар христчин хүн болохыг хүсэж байгаа бол юуны түрүүнд загалмайгаа үүрэх аргыг сур гэж Есүс хэлсэн байдаг. Үүнийг Матай 16 дугаар бүлгээс баттган харцгаая. Матай 16 дугаар бүлгийн 24-р ишлэл. Тэгээд Есүс шав нартаа хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийгээ олно. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ? Есүс намайг дагахыг хүссэн хүн өөрийн загалмайгаа үүрээд намайг даг гэж хэлсэн байна. Хэрэв бид Христийн алхсан замаар явахгүй бол хизээч Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Энэ замаар загалмайгаа үүрдэг хүмүүс л явах боломжтой тул хүн бүр хар бараа муж сонголт хийх шаардлагатай цаг гээд иймэрхүү нөхцөл байдалтай тулгарх нь гарцаагүй. Паул Христийн замаар явж Христийн амьдралаар амьдрахдаа өөрийн амийг ямар ч нэ бодохгүй гэсэн ийм шийдвэрээр Христийн замыг дагсан байдаг. Тэр загалмайгаа үүрээд түүнийг дагсан хэрэг. Бид бүхэн өөрсдийн загалмайг үүрээд Христийн амьдралыг бүрэн дагах хүмүүс болох учиртай юм. Еврей 11-р бүлгийн 24-р ишлэл.
11-р бүлгийн 24-р ишлэлийг уншъя. Итгэлээр Мосе 90 цент хүрээд фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурхны хүмүүсийн хамт тэр яахыг сонгосон бэ? Ад үзэгдсэн дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египтийн эрдэнсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Мосе ч мөн загалмайг сонгож амьдарсан. Тэрээр Бурхны ард түмэнтэй хамт зовх загалмай амьдрал нь энэ ертөнцийн түр зуурын баяр хөөр, зугаа цэнгэл эдлэхээс хавгүй илүү баяр баясгалан гэж үздэг байсныг Библиэд хэлж байна. Еврей 11-р бүлгийн 35 дугаар ишлэлээс үргэлжлүүлэн судалцгаая. 11-р бүлгийн 35 дугаар ишлэл. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амьлаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амьлалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдсон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, элтэнд хөнөөгдөж, хон ямааны айрс нүмрэн явж, хоосон тарчиг байна, зовж ад үзэгджээ. Тэд цүл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зогсгүй байжээ. Эдгээр хүмүүс итгэлийн замыг сонгож, итгэлийн загалмайгаа үүрсэн. Тэд сул дорой байдлаар амар хялбар зам сонголгүй. Харин зөв замыг сонгож, итгэлийн замаар алхсан гэдгийг Еврей 11-р бүлгээр ухааруулсан байна. Тиймээс Христ дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсдэг бүх хүнд юу зайлшгүй байгаа гэлээ? Зовлон байгаа гэж бичсэн. 2-р Тимот 3-р бүлгийг нээцгээе. Хоёрдугаар Тимот 3-р бүлгийн 10-р ишлэлийг харцгаая. Харин чи миний сургаал, төлөв байдал, зориг, итгэл, уужим сэтгэл, хайр, твчээр, хавчлаг, зовлонг дагсан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тиссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм. Үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн яан гэж байна. Хавчигдах болно. Христийн загалмай амьдралыг дагахаар шийдсэн хүмүүст ихч бай, багч бай, хавчлах зайлшгүй байх ёстой. Зовлонгийн цаг ирэх нь хууль. Хүмүүний амьдралд зайлшгүй ирэх хар бараа мөчүүдэд бид хэрхэн хандах ёстой вэ? Сонголт хийх нь бидний хүн нэг бүрээс шалтгааллах учир ухаалаг сонголт хийх ёстой. 12 тандагчаас бид 10 тандагчтай адилхан сонголт хийх ёстой юу? Эсвэл Йошуа, Калеб 2 шиг сонголт хийх ёстой юу? Паулын шиг нөхцөл байдалд бид хийх ёстой зүйлээ орхиод зүгтах ёстой юу? Эсвэл амь нас эрсдэлд орлооч гэсэн би хийх ёстой зүйлээ хийн гэж тийм л амьдралд ханцуу шамлан орох ёстой юу? Дэлхий даяарх Сионы бүх хүүхдэд өгөгдсөн эдгээр бүх сонголтыг хүн тус бүрийн загалмай гэж үзэж болно. Гисэн хэдий ч загалмай нь бидэнд зөвхөн зовлон шаналл авчирдаг юм биш шүү дээ. Үүнийг дагалдах Тэнгэрийн яруу алдар нэр хүнд бий. Тийм ч учраас Паул явах цаг нь болсныг мэдээд би хийх ажлуудаа бүгдийг хийсэн учраас урд минь зөв байдлын тэтэм надад зэхэгдсэн байгаа гэж хэлдэг. Тиймдэл тэр өөрийн загалмайг үнэнчээр өөрч Христийн мөрөөр даган Тэнгэрийн хаанчлал хүртэл явж чадах гарамгай элч болсон биш үү? 13 дугаар ишлэл. Харин ерийн муу хүмүүс мэхлэгчэд хуурч, хуурагдан улам муудна. Харин чи юу сурсан? Юунд итгэсэндээ бай?
Бурханаас юу сурсан, юунд итгэсэндээ байж, Христ Есүсийн загалмайн замыг бүрэн дагдаг, Тэнгэрийн ард түмэн болоорой гэж сургасан байна. Өөрийнхөө загалмайг үүрэх асуудлын тухайд Есүс зовж шаналж буй хүмүүст ерөөл гарцаагүй бий гэдгийг бидэнд хэлсэн. Матай 5 дугаар бүлэг рүү очицгоё. Матай 5 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй ие. Хавчигдана гэдэг нь зовлон амсан гэсэн үг биз дээ. Энэ нь загалмай өөрнө гэсэн утгатай юм. Бузар муугийн төлөө биш, харин зөвхт байдлын төлөө. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй ие. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүст доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ерийн юм худлаар ярихад та нар ерөөлтэй ие. Тэнгэр дэх шагналч нь агуу учир баярлцгаа, мөн хөөрөн баясцгаа. Учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд инхүү хавтсан юм. Энэ ертөнцид амьдарч байгаа Тэнгэрийн хүүхдүүд зөв амьдарч, сүсэг бишрэлтэй амьдрахад загалмайн зам гарцаагүй хүлээж байдгийг Бурхан бидэнд санууллаа. Тиймээс баярлаж, хөөрөн баясцгаа. Учир нь Тэнгэр дэх та нарын шагнал агуу гэж хэлсэн. Бурхан зовж буй хүмүүсээс хизээч нүур буруулдаггүй. Үргэлж тэднийг санаж, Тэнгэрийн мөнхийн ерөөлөөр шагнан гэдгийг бид бас харж болно. Лук 16 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлийг харцгаая. Арван 16 дугаар бүлгийн 19 дугаар ишлэл. Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэгсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гихч нэгэн ядуу ээр хаалгыг нь сахин хөвтөж, мөнөөх баяны ширээнээс унсан, өвдөлт сүвдлийг нь идгсэн химээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, шархыг нь долоодог байв. Ядуу эр өгсөнд Тэнгэрлэгч нар түүнийг авч, Авраамийн өвөр дээр тавьжээ. Баян нь ч өгсөнд түүнийг оршуулв. Тийхүү тэр үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэртет байгаа Авраамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хөлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ гаалд амь тэмцэн зовж байна гэж хашгирахад Авраам хүү минь чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазарч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Энэ нь их хэд хөрөнгөтэй баян хүн болон ядуу зүдүү Лазарын талаарх сургаалт зөвлөл төдий биш юм. Энэ сургаалт зөвлөлөөр дамжуулан нэг нь өөрийн хүсснээ хийж, ямар ч загалмай байхгүй амьдарч, нөгөө нь үргэлж дутагдж гачигдаж, тав тухгүй байдалд бэрхшээл зовлон амсаж, гуйлгчин шиг л амьдарсныг ухааруулж байна. Бурхан Авраам гэдэг хүнээр илчлэгдэж, баян хүнд чи амьдралынхаа туршид сайн сайхан бүхнийг хүлээн авсан биз дээ. Чи хүссэн бүхнээ бүгдийг хийсэн биз дээ. Чамд зовлон гэх юм байгаагүй биз дээ. Гэтэл Лазарын хувьд наад захын идэх хоол хүнснээс ахуулаад юм бүхэн хүнд ачаа, зовлон зүдгүүр байсан гэж хэлж байна. Лазарч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна. Баян хүн ба Лазарын тухай сургаалт зөвлөлөөр дамжуулан Бурхан бидэнд сургамж өгч, Христийн загалмай ачааг хэрхэн үүрхээ мэддэг хүмүүс ба загалмай үүрэхгүй биеийн амрыг харж, ая тухайг л эрэлхийлдэг хүмүүсийн хоорондын ялгааг харуулж. Лазар зовлон зүдгүүрийг туулж, баян хүн энэ дэлхий дээр амар амгалан идэлж байсан болохоор сүнслэг байдлын хувьд тэдний нөхцөл байдал эсрэгээрээ байх болно гэсэн байна. Тэгээд л Матай 5 дугаар бүлэгт зөвхт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй ие гэж хэлсэн байдаг.
Одоо бол энэ нь ерөөлөө биш үү гэдгийг бид ухаарахгүй байж болох ч хожим хойно яагаад үүнийг ерөөлтэй гэснийг харах болно. Эхлээс төгсгөлийг хардаг Бурхан махан биеэр энэ дэлхийд ирээд ийм эрхэм сургаалаа өгснийг бодохоор бидний амьдралд мөн итгэлийн аян замд харанхуй цаг мөч ирвэл бид тэдгээр дургуйлахж зайлсхийх ёсгүй. Харин үүний оронд Христийн загалмайг би ч бас үүрээд Христийн амьдралаас суралцъя гэж бодох хэрэгтэй. Бид Паул шиг, Петр шиг, итгэлийн бүх өвөг дээдсүүд шиг Тэнгэр эцэг эхийнхээ үүрсэн загалмай ачааг үргэлж санаж явдаг хүмүүс болох учиртай юм. Тэнгэрийн хаанчлал бол зөвхт байдлын төлөө хавчигдагсдих гэдгийг бидэнд ухааруулсан, тийм үү? Ром 8 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлийг хамт харъя. Зовлонгийн цагт Христийн загалмай ачааг үлгэр жишээгээ болгож өөрийн загалмайг үүрсэн хүмүүс эцэст нь ийм итгэлийг эзэмшдэг юм. 35 дугаар ишлэлийг уншъя. Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өсвөлн үү, нүцгэрл үү, аюул уу, илт үү? Эдгээр бүх зүйлийг ертөнцийн онцгоос харахад бүгд загалмай мэд харагддаг. Гэсэн ч эдгээр нь биднийг Христийн хайраас салгах саад бэрхшээл үү? Бурхан бидэнд хариултыг дараагийн ишлэлд нь өгсөн. 36 дугаар ишлэл. Таны төлөө бид бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядлагдах хон мэтэр бид тооцогджээ гэж бичигдсэн юм. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг түүгээр дамжин давуулан дийлдэг. Учир нь үхэлж, амьж, тэнгэрлэгч нарч, эрх баригчиж, өнөөгийн юмсч, эрх юмсч, хүчч, өндөрч, гүнж, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христ Иесусийн доторх Бурханы хайраас биднийг яахгүй вэ? Салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Өөрийнхөө загалмайг үүрч үдсэн хүмүүс л ингэж хүлээн зөвшөөрч чаддаг. Гэвч загалмайгаа үүрч чадаагүй хүмүүс Иохан 6 дугаар бүлгийн 66 дугаар ишлэлд бичсэнчлэн жижигхэн бүдрүүлэх чулуу гарч ирэхэд л орхиж явна. Орхиод явж байгаа хүмүүсийг хараад Есүс шав нартаа санаа зовсон байртай ингэж асуудаг. Та нар бас тэдэн шиг явахыг хүсэж байна уу? Эзэн бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс танд байна. Өчүүхэн тухгүй юм гарахад л багахан асуудал үүсгэхэд л тэд тэр хар бараа мөчийг даван туулж чадаагүй. Тэд хин нэгэн алдартныг дагаж байгаа аятай Есүсийг дагаж байснаа. Дараа нь гинэт л дахаа болж орхих мунхаг сонголт хийсэн хүмүүс. Христийн тулсан амьдралд загалмай харанхуй цаг мөч маш их байсан. Хавчигдах цаг мөч байсан, тохуурхагдах цаг мөч байсан. Загалмайд цовдлогдох өвдөлтийн цаг мөч байсан. Жадаар хажуу руугаа хатгуулах цаг мөч байсан. Ташуурдуулах мөч байсан. Ямар ч зүйл юу ч биднийг Христийн хайраас салгаж чадахгүй гэсэн итгэлтэй хүмүүс бол зовлон гэж нэрлэгддэг загалмайг үүрсэн хүмүүс юм. Харанхуйн цаг мөч бидний өмнө ирлээ гэхэд үргэлж урд маань явдаг эцэг эхийнхээ зүтгэл золиосыг бодоод бид тэдгээрийг даван туулж эргэн тойрныхоо олон сүнсийг авралын замаар хөтөлж гимшүүлэх ёстой юм. Эсгээгүй талхны баяраар энэ үйлсэд бид бүх сэтгэл оюунаа нэгтгэвэл сайн бай. Эцэг эхийн үрж явсан загалмай хэтэрхий том, өргөн хүнд тул биднийхтэй харьцуулах аргагүй. Бидний одоо үрж байгаа загалмай дэндүү жижигхэн. Тэр өчүүхэн загалмайтайгаа зуралцснаас болж эцэг эхийн алхсан замаас холдохгүй байцгаая.
Эцсээ хүртэл төвчиж ялах итгэлийн замаар гүйхийг та бүхэндээ дахин захиад өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа. Ерөөл их аваарай.